Бид та бүхэнд дэлхийн 90 орчим улсад өөрийн үйл ажиллагаагаа явуулж, өдрөөс өдөрт өргөжин хэлж асар олон хүмүүсийг амжилтанд хүргэж, санхүүгийн эрх чөлөөг мэдрүүлж чадсан FOLIBE компанийг цувралаар танилцуулж байгаа. Тэр дундаа Монголд энэхүү компани маркетинг системээр амжилтанд хүрч, амьдралдаа эрс өөрчлөлтийг хийж чадсан бизнес зөвлөхөд үзэгч танд амжилтанд хүрсэн түүхээс хуваалцаж, амьдралд биднийг тойрон олон боломж байгаа гэдгийг боддоор харуулж байгаа билээ. Өнөөдрийн зочноор гайхамшигтай маркетинг тогтолцоо бүхий FOLIBE компани International Diamond цолтон Наранбаатруудыг уулзуулъя. Зочид маань амьдаа бөгөөд энэхүү бизнесийг олж харан өөрсдийн амьдралыг цоошин тавцанд аваачсан хүмүүс юм. Миний хувьд бол одоо олон жил аллерги астмтай явж ирсэн. За энэ аллерги астмтай одоо ингээд жил болгон одоо ингээд зууны улиралд одоо энэ аллерги маань хөдөлдөг. Тэгээ одоо нэг танилаасаа сонсоод энэ FOLIBE компани Transport Factor гэдэг энэ бүтээгдэхүүн одоо аллерги, астм, тэгэл одоо янз бүрийн ЦВ, вирус одоо тэгэл давдар маш олон одоо энэ зүрхний өвчнгүүдэд одоо маш их сайн юм байна гэдгийг сонссон. Би одоогоос 3 жилийн өмнө анх 2010 оны 11 сард FOLIBE компани тухай мэдээллийг сонсч ирсэн. Ер нь бол би өөрөө түрүүн ярьсан эмч хүн, судлаач хүн. Ингээ сүүлийн 2 жил одоо энэ Transport Factor-ыг хэрэглээд миний аллерги астм хөдөлсөнгүй. Ингээ одоо манай бас миний 3 хүү гуруулаа бас энэ аллергитэй. Ингээ энэ одоо хүүхдүүдтэй ч гэсэн хэрэглүүлээд ингээ хөдлөхгүй явж байгаа. Тэгэхээр бид нар эдийн засгийн асуудлыг шийдэхэд бол яах ёстой гэж боддог байвал сайн ажиллах ёстой. Сайн хөдөлмөрлөх ёстой. Бусдаас илүү олон чадваруудтай байх ёстой. Болж игэл 2-3 ажил зэрэг хийх ёстой. Маш хөдөлмөрлөх ёстой л гэж ойлгосон, тэгж сурж өнөөдөр ч тэгж л ойлгож байгаа. Миний хувьд бол одоо төрийн алба одоо хашиж байсан. Тэгээд одоо удирдах биеийн тамир спортын хорооны дарга, биеийн тамир спортын газрын дарга гэдэг одоо ингээ олон ажлуудыг одоо 8 жил хийсэн. Энэ хугацаанд бол одоо мэдээж одоо бас ингээд FOLIBE компанитай ингээд эрүүл мэндээр одоо ингээд сайхан болцсон. Энэ сайхан зүйлээ одоо бусдад хуваалцъя. Найз нөхөд, ах дүү, аав ээж одоо танд хүмүүстэй ингээд хэлье. Ийм сайн бүтээгдэхүүн байдаг юм байна гэдэг. Ингээд маркетингийн сонирхсон. Одоо яг энэ олон үед маркетингийн салбарт бол FOLIBE өөрөө гайхамшигтай ийм одоо амьдралын хэв маяг байсан. Тэгэхээр энэ бол миний нэг үндсэн 2 дахь шалтгаан болсон. Намайг одоо сүлжээ чин гэх болов сүлжээний одоо бизнес эрхлээд явах болов гэж хэлэх болов гэдээ хүмүүсээс зовдөг байсан. Тэгвэл FOLIBE компани яг хувийн хөгжлийг бол гарцаагүй хангаж чадах ийм систем байсан. Энэ маань өөрөө хүнд сайхан амьдрах олон боломжуудыг л хүнд нээж өгдөг. Дээр нь яг энэ боломжийг ашиглах гээд ирсэн тэр хүмүүстэй нэг баг болоод тэр багийг өдөрж явахын тулд гарцаа байхгүй хувийн хөгжлийн хувьд энэ маань өөрөө цаашлаад харилцааны бизнес болж байна. Гэхдээ би төрийн ажлыг одоо хийдгээрээ хийж байсан. Тэгээд би одоо гэр бүлийнхээ хүнийг дэмжсэн. Тэгээд ийм одоо хүний одоо амьдрал хэрэгтэй юм байна. Бас орлогын их үүсвэртэй болж байгаа юм байна. Ер нь олон хүнийг бас ийм орлогын их үүсвэртэй болгох юмсан. Бас ингэж одоо бодож энэ компанид одоо элсэж ороод ингээ амжилттай явж байна. Магадгүй үзэгч та өмнөх дугааруудтай хамт байсан бол FOLIBE гэж чухам юу болох талаар ямар бизнесийг санал болгож байгааг гадарлаж байгаа болов. Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт тус компани 100 гишүүн амжилтын хаалгыг татаад бизнесийн эрх чөлөөг эдлэн суугаа. Тэд нэгэн хамт олон болж зорилго дуу хоолой нэгтэйгээр амьдралаа өөрчлөн санхүүгийн асуудалгүй аж төрж байна. 21-р зууны бизнес үзэгч таны амжилтын гараа мөн үү? Тэгэхээр альва зүйлийг тэр дотроо MLM-ийн салбарт ямар компанид орох гэж байгаа гэж байгаа нөхцөл тэр салбарынхаа тухай тэр салбартаа тухайн компани эзэлж байгаа байр суулийн тухай зайлшгүй мэдэх шаардлагатай. Манай FOLIBE компани бол Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Синди хотод байрладаг. За компаниг үүсгэн байгуулагч нь Дэвид Лизенберг, Бянка Лизенберг гэж дархлаа судлаач тэр бомтон гэр бүл байдаг. За компаниг үүсгэх захирал Стив Түү гэж захирал байдаг. За ер нь бол компани маань 1997 онд байгуулагдаад
2003 он гэхэд Америкийн нэгдсэн улсын шилдэг 500 компаниас эдийн засгийн өсөлтөөр 15-д орсон үзүүлэлтүүд юм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын эдийн засаг гэдэг өөр асар том эдийн засаг байдаг. Энэ том эдийн засаг дотор шилдэг 500 компани тэр дотор 15 багтана гэдэг бол өөрөө маш хүчтэй байна гэсэн үг. Энэ бол эдийн засгийн хувьд бол үнэхээр бүрэн тогтнож чадсан компани байна гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг гэдэг бол нийт эргэлдэж байгаа мөнгө гэдэг бол дэлхийн мөнгөний ихэнх хувийг эзэлж байна. Тийм учраас Америк өнөөдөр ийм хүчтэй. Хоёрдугаар яг энэ маркетинг төлөвлөгөөний хувьд бол сүүлийн 40 жилд би бас хамгийн сайн маркетингээр тодруулсан гэдэг. Хамгийн сайн маркетингээр тодруулсан. За 2010 онд 100 саяас дээш орлоготой дэлхийн сүлжээний 68 компани нэгээр нь тодорсон байт юм байна. За тэгээд дараагийн зүйл юу вэ гэхээр мэдээж өнөөдөр та бүхэнд хамгийн анхны FOLIFE компани тухай. Тухайлбал энд маркетинг төлөвлөгөөнийхөө тухай сонсч байна. За тэгвэл та энэ манай компанид гэрээ байгуулсан нөхцөлд та яг гарааны сургалт та юу ярих ёстой, хүнд юу гэж хэлэх ёстой, ямар мэдээллийг өгөх ёстой, хаана байх ёстой, юу ярих ёстой бэ гэдгийг чинь танд хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл шат дараасан сургалтын тогтсон системтэй гэсэн. За дараа нь бол дэлхийн энэ MLM-ийн салбарт ажиллаж байгаа топ компаниуд нийт олсон орлогынхон дунджаар 37.8%-ийг бусад дистрибьюторуудад олгодог бол FOLIFE компани 64% нь олгодог юм. 64% олгодог. Энэ бол FOLIFE гэдэг компани өөрөө ямар хүчтэй, ямар их мундаг одоо сургалтын системтэй хүмүүсийн төлөө гэсэн ямар их мундаг одоо бодлого боловсруулж чадсан бэ гэдгийг хамгийн товчхон илэрлээ. Санхүүгийн асуудлаа тогтвортой болгож өөрөө өвдсөн ч бай, амарсан ч бай, ажил нь цааш үргэлжилж байдаг. Зогсолтгүй эргэх хүч бидний хэн хэнд хэрэгтэй. Амжилттай ажиллаж, хүчрхэг баг бүрдүүлсэн бизнес зөвлөхүүд олон улсын хурал зөвлөгөөнүүд аялын хөтөлбөрүүдэд орж, үн төлбөргүйгээр дэлхийн гайхамшиг болсон орнуудаар аялаж зугаалan FOLIFE компани амжилтыг хамтдаа бичлцэж, дэлхийд нэрээ гаргасаар байна. За тэгээд мэдээж аяллаа гайхамшигтай одоо дурсамжаас хаалцахад туйлын таатай байна. Тэгээ бид нар хамгийн сүүлд 2013 оны 7 сарын 11-ээс 23-ны хооронд газар дундын тэнгисээр Европын холбооны улсуудаар гэр бүлээрээ сайхан аялаад ирсэн. Манайх түрүүн хэлсэн 4 хүүхэдтэй. Тэгээ 4 хүүхэдтэй аваад гэр бүлийнхээ хүнийг аваад бид нар яг наадам болдог өглөө 7 сарын 11-ний өглөө эндээс ниссэн. За тэгээд Москвад Версат гээд бид нар Францад басан. Францад 2 онсон. Франц үнэхээр гайхалтай газар байсан. За мэдээж Францын очисон хүмүүс Эвлийн цамхаг гайхамшигтай. Эвлийн цамхаг дээр бид нар шөнийн Парижийг харсан. Үнэхээр шөнө бол гайхалтай харагдсан юм байлаа. За дараа нь бол гарцааг үлдсэн Луврын музей. Луврын музей бол үнэхээр одоо үгээрж хэлхийн аргагүй тийм сайхан олдвортой үзмөрөт юм байлаа. Тайлбарлагч нь хэлжсэн. Манай нэг үзмөрийн өмнө та 3 секунд зогсоход 3 сар манай Луврын музейг үзэх юм аа. Дэлхийн одоо хамгийн том музейнуудын нэг юм аа гэж. Үнэхээр гайхалтай байсан. За дараа нь бол дараагийн маань бид нарын очисон газар Парист бол Парисын дарихийн сүм байсан. За тэгээд тэр тайлбарлагч хэлжсэн. Парисын дарихийг энэ сүмийг үзэхийн тулд жил болгон дэлхийн өнцөг улмбараас 20-оос 23 сая хүн очдөг юм аа. Зөвхөн нэг музей үзэх нэг одоо сүм үзэхийн тулд хүмүүс тэгж очдөг юм. Аялал жуулчлал гэж яг тэрийг л хэлдэм юм. Тэнд үнэхээр тэр үйлчлэгийн төрөл гайхалтай байсан. За дараа нь мэдээж агуу их Наполеон гэргидээ зориулж барьсан ялтын хаалга. Тэр бол үнэхээр гайхалтай сэтгэл хөдөлгөм тийм дур зураг байсан. За дараа нь би одоо Францын тухай ярихад гарцаагүй санаанд орж ирж байгаа зүйл юу гэхээр дэлхийн 200 гаруй орны хилээр би ч юм тайлтай гэж бичсэн байсан. Тэгээд нэг маш том ханан дээр гээд пелтан дээр хэвлээд хатцсан. Одоо энэ харагдж байгаа зурган дээр бол яг Монголын хуучин монголоор ч бичсэн, монголоор ч бичсэн юм. За эндээс гараад бид нар Венец орсон. Венец гэдэг бол үнэхээр усан дээр байдаг. Тэнд нэг ч машин байхгүй. Тэгэл ус байшин. Тэгэл тэр кондол гэдэг заваар явдаг. Үнэхээр одоо бас хүн бүхний очиж үзэх ёстой газрын нэг бол мөн байсан. Түргэний гэхтэл одоо манайхаар бол түргэний машин гэхтэл нэмэх тэмдэгтэй кондол гээл зав юм аа ингээл
галкад ургацсан явж байгаа жишээ те. Итали бол үнэхээр тэр уран зурлаг, уран барилга одоо бид нар тэр Марко Пологийн баашин төр бол үнэхээр одоо бас л гарцаа байхгүй хүн бүхний одоо очиж үзэх ёстой тийм газрын нэг бол мөн байсан. За бид нар Харвард гэж газар очсон. Харвард үнэхээр одоо байгалийн үрмс тогтцтой их сайхан газар байлаа. Тэнд бол тэр тайлбарлагч ярьжсэн 24 одоо овгийнхан гэдэг юм да манайхаар бол тэгээд төрийн байгуулалтын хувьд ч гэсэн ер нь янз бүр байд юм шүү дээ энэ олон улсууд. Тэгэхэд тэнд бол сонгуул гэхээс илүү нөгөө 24 удмынх нь ээлжилж засаг явардаг. Засаг дарга ээлжилж хийх нь шүү дээ. Яг төрийн аппаратад тэгж хийдэг. За тэгээд тэр Харвард бол дэлхийн анхны цайз улс гэжсэн. Үнэхээр дэлхийн анхны цайз улс бол ямар гайхамшигтай одоо тэр цайз, бэхлэлт, хамгаалалт. За тэгээд тэр гоё юмаа яаж өнөөдрийг хүртэл авч ирсэн бэ? Тэгээд аялал жуулчлалаар яаж орлогоо олж амьдарч болдгийм бэ гэдгийг бол харахад үнэхээр одоо багтмаар тийм сайхан байсан. Бид нар цаашлаад Грек орсон. Грек бол ямар сайхан газар вэ гэж бид нар мэдээж одоо хүн төрөлхтний соёл иргэншлийн үлгээ болсон гэдэг. Бид нар Греклон гэж хот төцсөн. Олимп гэж хот төцсөн. За Олимп хот бол Олимпийн анхны тоглолт болсон. Олимпийн цэнгэлд хүрээлэн. За тэгээд тэр одоо өнөөдөр болтол судалгааны ажил нь малтлага нь хийгдэж байгаа энэ газрууд. Тэгээд үнэхээр одоо тэр Олимпийн үлгээ болсон тэр нутгаар аялахад за энд бол яг ингээ шавын тавьж ирсэн юм а. Энд тэдэн оны Олимп болж ирсэн юм а. Энд ийм байсан юм а гэдэг. Үнэхээр энийг сонсож тэр тусмаа гэр бүлтэйгээ хүүхдүүдтэй ингээ явахад бол гайхалтай сайхан байсан. За бид нар буцахтаа бол Москва хотоор дайрсан. Яагаад чи Москва бол улаан талбай тэр олон одоо түүх дурсгалын байшин барилга өвн бол нөгөө багасаа зургийг үзсээр байгаа сонссоор байгаа тэр сэтгэл зүрхэнд үнэхээр ойрхон байсан. Бид нар бол 10 гаруй хоног бол үнэхээр энэ газар дундын тэнгисээр энэ Европоор аялахад бол гайхалтай сайхан сэтгэлүүд төрж исэн. Энд нэг зүйлийг хамгийн сүүлд хэлэхэд нэмж хэлэхгүй бол үнэхээр болохгүй. Энэ юу вэ гэвэл бид нарын аялсан хөлөг онгоц бол Норвегийн жет гэж юм хөлөг онгоц байсан. 15 давхар хөлөг онгоц байсан. Энэ хөлөг онгоцон дээр бол үндсэндээ хүмүүсийн бүхэл асуудлыг шийдэж чадсан газар. Энд бол зөвхөн кино театр гэхэд 2000 оны судалтай маш том кино театр. Тэнд бүх асуудлууд нь болж идэг. Хөл өмгийн талбай, бассейн, лото, дэлгүүр. За тэгэл тэнд усан бассейнээс ахуулаад одоо энэ гарч байгаа зургнууд дээр бол яг тэр Норвегийн төлөв онгоцсон дээр гарсан манай хүүхдүүдийн тэр аялсан, зугаалсан. Энд бол манай дунд хүүгийн төрсөн өдөр болсон. Үнэхээр одоо тэр багийнхан бол тэр баг дээр тэр хөлөг онгоцсон дээр 2000 зорчигч 1000 үйлчлэгч байдаг. Тэг тэнд бол үнэхээр одоо хүний яаж амрах хэвтэй, яаж одоо аялжлаа тайлах хэвтэй. Яг одоо жинхэнэ утгаар нь тэнд бол яг нөгөө мөрөөдлөөр амьдр, зүудэнд амьдрч байгаа юм шиг тийм сайхан одоо мэдрэмжийг хүн төрдөм байлаа. Тэгээд For Life компани үнэхээр одоо нэгдснээр бол та яг та аялж байхдаа ажиллаа хийж л байдаг, амарч байхдаа ажиллаа хийж л байдаг, та сайн үйлсээ аянаа хийхдээ ажиллаа хийж л байдаг, та бусдад эдийн засгийн эрүүл мэндийн олон боломжуудыг олохтой ажиллаа хийж л байдаг. Үүгээрээ л үнэхээр For Life компани гэдэг бол гарцаагүй гайхалтай ийм боломжтой юм аа. Тэгээ та бүхэн бидэн тандараа та бүхэнд бол бид нар туслахад бэлэн байгаа шүү. Би хууль ёс гэдгийг хүн төрөлхтөн заасургасан худал үнэн хоёр нэгэн дор сүлэлдэн байдгийг ухаарч мэдсэн асаг тэрэгний дугуйн өндөрөөр хаан эцгийнхээ хорслыг тайлсан би тэрх ухаан төвгдийн үр садуулаа. Мөмнийхөө сүн чадаж өссөн болохоор сэтгэл минь цагаан байдаг. Мөнх тэнгэр ижи хоёрон аргадаж сүрэгдэг болохоор мөрмөн цагаан байдаг. Баатарлаг төвх сонсож өссөн болохоор би мадрангуй байдаг. Воин төвгдийн голомтыг сахиж яваа болохоор би бүтэн заяатай байдаг юм а. Ажил ганцхан амьдрал биш. Гэр бүл ганцхан, гэрүүлэл ганцхан амьдрал биш. Сайн үйлс ч юм уу, аялал ч юм уу дангараа амьдрал биш. Бүх юм нийлжээ цогцолж сая өөрөө амьдрал хамгийн утга учиртай. За энэ бас гайхамшигтай юм сургалт шатраас энэ сургалтуудтай манай компани бол ер нь бол одоо нэгдээд элсээд ингээ хамтраад ороод ирэхэд бол өөдөөс чинь одоо маш хүчрэхийг мэрэгчлэлтний одоо баг одоо хүлээж аваад өлгийдээд одоо ингээ сайхан одоо хамтраад ажиллах энэ компани бол ерөөсөө дарга зэрэг гэж байдаг уу? Би ер нь өөрөө ярлаа цэцлэмжийн чиглэлийн хүн байхгүй. Мис заслын эмч, сэхэний эмч, гэмтлийн эмч одоо дархлаа судлаач. Энэ өөрөө яагаад ингэ яваад байгаа юм бэ гэхээр
би яавал хүмүүст эрүүл мэндийн хувьд тусалчих юм бэл. За мэдслийн эмч байвал их сайн одоо хүмүүс хагалгаан дээрээ өвчнгөөс нь салгачд юм байна. За схений эмч бол одоо яг л өөхөх гэж яхад нь аварчдаг юм байна. За гэмтлийн эмчлэл бол хамгийн хэцүү үед нь тусалчдаг юм байна гэдэг. Тэгвэл сүүлдээ ингээд бүх юм руу яваад байсан чинь хөл уурсан ш дарахлаа, ханаа дүрсэн ш дарахлаа, хавдар туссан ш дарахлаа, харшил байсан дарахлаа бүх юм дээр л та дарахлаа юм болгож. Тэгвэл тэр зүйл хаа байна гэд. Одоо энэ чиглэлээр судлаад эмнэлэг зүүн дарахлаа судлаач гэд. Одоо яг энэ чиглэлийн дарахлаа судлалын одоо би сая дөнгөж урталсан хамгаалт тэгээ байж байна. Тэгээд одоо ер нь энэ ингээ офс одоо байр ихт бол түрээсээ мөнгө төгрөг төлөхгүй энд одоо манай олон одоо энэ хамтарч ажилладаг улсууд сургалтуудаа явуулаад цагаа аваад ингээ явж байдаг. Энэ ер нь нэг нэгэндээ тусалдаг, дэмждэг их сайхан одоо бизнес юм аа. Би чинь 3 хүүтэй нэг охинтой манайх зургуулаа өнөр өтгөн гэрвэл тэгэхээр мэдээж энэ гэр бүлэрээ зугаална аялна гэдэг бол хамгийн гайхамшигтай юм чи. Тэгэхээр энэ одоо бизнест бол одоо сүүлийн үед залуучууд их өшөөрч орж ирж байна. Залуучууд одоо бизнесээ ер нь бол олон залуучуудтай уулзлаа. Маш олон одоо мөрөөдөлтэй, маш сайхан улс орныхоо төлөө, сайн сайхныхоо төлөө, ирээдүйн баталгаад амьдралынхаа төлөө ийм олон одоо зүйлүүдийг их мөрөөддөг юм байна. Дэлхийн хамгийн гайхалтай газар дээр явах юмс. Дэлхийн 7 гайхамшиг очиж хажуунаас нь харах юмс. Тэр эргчлөө шударгаасны бэлэгдэл болсон Америкт нь очиж үзхийс хүмүүс ямар амьдралын хэв маягтай байдаг юм бол гайхалтай шударга систем байдаг л гэж ярьдаг. Очиж харах юмсан л гэж боддог, хүсдэг, мөрөөддөг л. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд нь одоо FOLAIP компаниудад туслах одоо ийм бололцоотой компани юм а гэдэг нь бол надад таалагдсан. Ингээ одоо олон залуучуудыг ер нь амьдралд нь одоо дэм болох юмсан. За дээрээс нь би Индонез дамрлаа, Бали дамрлаа. Дэлхийн 15-6 орнуудаар улсуудаар аялцсан байна. Дээр нь хамгийн чухал хэсэг сайн үйлсээ. Хүн болгонд л бусдад тусалчих юмсан. Сайн үйлс бүтээчих юмсан гэсэн бодол надад байд. Гэхдээ яаж гэдэг чинь хэцүү. FOLAIP компани хэнийг ч ялгалгүй энэхүү бизнест урин оруулдгаараа онцлог. Хэдэн настай, ямар боловсралтай, ямар ажил хийдэг нь огт хамаагүй. Амьдралаа өөрчлөх чин хүсэлтэй, сайхан амьдралыг хүсэж мөрөөдөн тэмүүлж чаддаг хэн бүхэнд нээлттэй. Мөн та хизээ FOLAIP-д орж ирсэн нь хамаагүй. Танд зөвхөн өөрийнхөө хөгжлөөс сайхан амьдралд хөтлөх чин сэтгэл байх хэрэгтэй. Эдгээр залуус Монгол орны гэрэлт ирээдүй. Яг л цагаан цаас шиг тэд хэрхэн амьдралаа бичиглэх гэдэг чухал шийдвэрийн өмнө ирсэн. Харин тэдний ирээдүйд гаргах амжилт, сайхан амьдрал, мөрөөдлийнхэн гүүрийг FOLAIP компани тавьж асар олон зүйлд сургана. Төлөвлөгөөтэй ажиллахаас эхлээд хэрхэн ухаалаг бизнес хийх, мөрөөдөлдөө хүрэхэд өөрийгөө хэрхэн өөрчлөх, маркетинг гэж чухам юу болох, түүнд хэрхэн суралцах, дэлхийн тавцанд ажиллах боломж гээд олон чухал зүйлсүүдийг суралцж байна. За тэгэхээр өнөөдөр бид бас гэрийн презентац одоо давтан уулзалт хийж байна. Тэгэхээр энэ уулзалтаар одоо бид өмнө одоо бас энэ компани талаар, бизнесийн талаар, маркетингийн талаар та бүхэнд одоо ярьж байсан. За өнөөдөр бид ер нь бол амжилтанд хүрэхэд ер нь амжилт хүрсэн хүмүүс ер нь бол одоо энэ FOLAIP бизнес одоо компани бизнесийг ер нь цаашд яаж авч явах юм, ямар одоо саад бэрхшээлүүд гарах ёстой, энийг яаж даван туулах вэ, амжилтанд хүрсэн хүмүүсийн талаараас ярья гэж бодож байна л да. Тэгээ ер нь бол Японд ч байсан, тэр Шри Ланкад ч байсан, Америкт ч байсан, Германд ч байсан энэ бизнес бол нэг л одоо ижлэх одоо нэг хүн бол одоо 90 гаруй орны салбартай гэсэн 90 гаруй одоо улсад одоо энэ бизнесээ нээх бололцоотой юм аа. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн ч гэсэн одоо энэ чиглэлээр сонирхож, энэ чиглэлийг одоо бизнес маркетинг сонирхож байгаа улс одоо энэ чиглэлээр бас ер нь бол хүн одоо маш олон мөрөөдөлтэй байгаа. Та бүхэн ч гэсэн одоо олон мөрөөдөлтэй байгаа гэж болж байна. Энэ мөрөөдлөө биелүүлэхэд бол хамгийн гол нь одоо сайн төлөвлөгөө байна. Төлөвлөөд үйлдэл хийгээд энэ үйлдэл хэдий хэр одоо хурдтай байна, хэдий хэмжээний одоо амжилт гаргах юм аа. Ийм учраас одоо сурдаг хүмүүс байна, одоо оюутан залуучууд мөн одоо хувийн бизнестэй ажилласууд байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо маш одоо хурдтай сайн ажиллаад ингэх юм бол одоо амжилтанд хүрэх бүрэн болцоо байна. Энэ бол одоо хүнийг одоо амьдралд нь хүргэдэг юм бизнес ээ. Тэгээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэж байгаа. Тэгээ одоо янз бүрийн үр зээлгүй одоо эрх чөлөөнд хүргэж байгаа. Дээр нь одоо багахан одоо хөрөнгөөр
энэ компанид дийлсэж орж болдог. Ийм одоо ингэж ороод одоо орсны дараагаар бол одоо маш сайхан сургалтууд явна. Тэгээ ганцаараа биш та нар маш эрч хүчтэй баг одоо ард чинь одоо хамт дэмжиж аваа явна. Тэгэхээр энэ дээр одоо хэдүүлээ сайхан цаашдаа хамтраад ажиллаад амьдралаа өөрчлөөд миний одоо бас гол спортын байгууллагад одоо 10 гаруй жил одоо удирдлагаар ажиллалаа. Тэгээ энэ хугацаанд бол одоо намайг ажиллаж байгаа энэ үед бол олимпийн аваргууд төрсөн. 2008 оны олимпиад монголчууд 44 жил одоо олимпийн аваргатай болох юмсан гэсэн мөрөөдөж байсан. Энэ мөрөөд Монголын ард түмний хүсэл мөрөөдөл биелэгдэж Монголын ард түмний ямар байсан. За тэгээ өнөөдөр одоо бидний давтан уулзалтад одоо энэ сургалт маань одоо өндөрлөж байна. Та бүхэн бас энэ чиглэлээр бас сайн одоо цаашдаа одоо юу хийх вэ? Жилийн дараа, 3 жилийн дараа, 5 жилийн дараа би одоо хаана байх вэ гэдэг одоо ер нь миний эдийн засаг ямар байх вэ? Би ямар одоо амьдрал маань ямар байх вэ гэдэг сайн бодоод хэрэгцүүлэн бодоод тэгээ ер нь дахиад нэг уулзцгаая. Тэгээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Дуутай хууртай энэд наргиантай сонирхолтой илтгэлээр International Diamond Наранбаатарын ажил үргэлжилсэн нь энэ. Монгол хүн бүр Follipe-ийн бизнесийг сонирхож өөрийгөө олоорой. Сайхан амьдраараа хэмээн уриалах Монгол эрийн зүрхэнд хүсэл тэмүүлэл, зориг, зориг хамтдаа цохилж байна. Амжилтын түүхээсээ хуваалцаж Follipe-ийн олон давуу талуудыг танд хэлж суух аав ч биш, багш ч биш, бас танд өртөө ч хүн биш. Гагцхүү Монгол хүн бүр санхүүгийн эрх чөлөө олж сэтгэл тэнгэр босоо заяатай амьдрах ёстой гэдэг үүднээс ийн хөөрнөж сон. Тэгэхээр хөлсний ажил гэдэг маань одоо цаг хугацаагаа одоо багахан одоо мөнгөөр сольдог. Монголд ч ялгаа байхгүй. Ер нь одоо Монголоос одоо гадаадд ажиллаж байгаа маш олон хүн одоо хөлсний ажил хийгээ явж байгаа шүү дээ. Тэгээ багахан одоо мөнгөөр одоо хамаг цагаа их хугацаагаа одоо багахан мөнгөөр одоо солио явж байгаа ийм байдалтай байгаа. За тэгэхээр жижиг бизнесийн хувьд бол одоо та эзэн. Гэхдээ та байхгүй бол таны бизнес бол одоо дампуурдаг. Тэгэхээр энэ чиглэлээр бас олон одоо жишээ баримтууд байдаг. За том бизнесийн хувьд бол та санхүүгийн эрх чөлөөнд одоо бүрэн боломжтой энэ талбар. Бүрэн боломжтой. За энэ дээр мөн одоо хөрөнгө оруулалт одоо мөнгөөр мөнгө хийдэг. Таны мөнгө таны төлөө ажилладаг. Ийм одоо дөрвөн салбараас одоо хөрөнгө олж авдаг юм наа. За тэгэхээр Роберт Кийосаки та бүхэн мэднэ. Оюун аав ядуу аав энэ номыг одоо бүтээсэн маш олон судалгаа хийсэн ийм хүн байгаа. Амжилт хүнд ойрхон бай. Мөнгөтэй хүндөө, аль эсвэл өндөр мэдлэг боловсралтай хүндөө. Бусд нь амжилтанд хүрч чадах уу? Харин амжилтанд ойртохын тулд үлдсэн хэсэг нь ямар байх ёстой вэ? Хөлсний ажил дээр одоо нийт хүн амын 90% нь ажилладаг юм. Нийт хүн амын 90%. За нийт одоо дэлхийд дээр байгаа одоо хөрөнгөний одоо 10% нь л эзэмшиж байдаг. Ийм одоо харьцангуй байдалтай. За тэгтэл одоо том бизнес хөрөнгө оруулалт дээр бол 10% нь одоо нийт хүн амын 10% ажиллаад 90% хөрөнгө эзэмшиж байдаг юм байна. Тэгэхээр энэ одоо дөрвөн салбарт одоо ийм одоо харьцангуй одоо байдал харагдаж байдаг. Тэгэхээр ер нь бол энэ дээр одоо хөлсний ажил гэж юу юм бэ? Тэгэхээр хөлсний ажил бол одоо бусдын төлөө ажиллана. Бусдын төлөө ажилладаг. За тодорхой одоо маш бага орлоготой. За даалгавар одоо гүйцэтгэх нь хэн нэгний одоо даргын одоо даалгавар гүйцэтгээл одоо гүйцэтгэгч ийм хүн. За хөлсний ажил гэсэн үг шүү дээ. Тэгээд дээр нь одоо 30-аас 40 жил ажиллаад тэтгэвртэй гардаг. Тэтгэвртэй гараад одоо яаж ийм гэхээр өөрөөсөө өр хүүхдүүд нь одоо гайгүй төвшөөд аваа явчих бол дайрсангуу ингээд тэтгэврийн дараа гайгүй явчихна. Хэрвээ одоо өр хүүхдүүд нь одоо ингээд бас тааруухан амьдралтай бол бас тэр хүний одоо амьдрал бол хэн нэгнээс хамааралтай болж байна. Тэгэхээр энэ одоо ийм хөлсний ажил бол ийм төр төрхтэй байх нэ. Хүсэл тэмүүлэл, мөрөөдөл,
түүндээ хүрэх чин зүрхний зорилго байхад та бусдаас юугаараач дутууд улмаг ялгаатай байж болно. Харин тантай хамт мөрөөдлийг чинь биелүүлэх Flybe дэргэд чинь байх болно. Энд бол алдах зүйл байхгүй. $800, $200 одоо энэ манай компанид нэгдэж ороод өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө одоо хөрөнгө оруулалт хийдгээр бас онцлогтой. За ингээд одоо цагийн хувьд бол одоо өөрсдөө зохицуулах манай бизнес бол зохицуулаа явуучих бололцоотой. За мөн одоо орон байр одоо энэ тоног төхөөрөмж ширээ сандал гэдэг одоо наан шаардлагатай одоо манай бизнес шаардлага байна. Одоо дарга зэрэг гэж байдаг. Одоо ийм одоо сайхан нэг нэгнтэй дэмжөө явж байдаг, багаар ажилладаг ийм одоо сайхан бизнес байгаа. За тэгэхээр манай Flybe компани бол одоо маш олон янз бүрийн насны, янз бүрийн одоо мэрэгжлийн ийм хүмүүс одоо нэг баг болж одоо ажиллаж байгаа. За энэ хүмүүсийн дунд бас спортын уралдаан тэмцээн одоо өргөн хүрээлттэй одоо цомын анх дугаар тэмцээн зохион байгуулсан. Энэ цомын одоо анх дугаар тэмцээн одоо хэд хэдэн төрөл спортын төрлөөр явагдсан. Маш олон хүмүүс спортын төвөртөнд одоо цугларч баг багаараа жиг товцтой маш их одоо идэвхтэйс оролцсон. За ингээд дартсын тэмцээн, ширээний теннисний тэмцээн, волейболын тэмцээн, хүүхдүүдийн дунд одоо даамны тэмцээн, мөн гар зургийн уралдаан одоо энэ тэмцээн уралдааныг явуулж одоо хүмүүс бол ер нь маш их идэвхтэйс оролцож, ер нь энэ тэмцээн уралдааныг бол бас хаяа одоо ингэж одоо тогтмол хийж яа гэсэн юм хүсэл тавьж байсан. За ингээд ер нь бол авьяаслаг одоо спортод одоо сонирхолтой шин од болсон одоо ийм залуу тамирчид бас олноор төрөн гарч ирсэн их баяртай байгаа. Индонезийн Бали арал дээр одоо би гэр бүлтэйгээ хамт одоо аялах эрх авч байсан. 30 гэр бүл одоо 60 хүн одоо Индонезийн Бали арал дээр бүр 5 одтой буудалд одоо ингэж буугаад маш өндөр зэрэглэлийн одоо ийм сайхан одоо хүлээж авч байсан. За энд бол одоо мартагдчихгүй сайхан дурцтгал одоо үлдсэнтэй их баяртай. Мөн одоо Америкийн нэгдсэн улс байна одоо 2 удаа конвенцад оролцсон. За мөн одоо бусад одоо улс орнуудад өөрсдийн багаа гаргах гэж одоо ингэж явж байгаа. Тэг ер нь бол энэ одоо аяллаа одоо эрх аваад ингээд урамшуул аваад байхад бүх зардлыг одоо манай Flybe компаниас одоо хариуцдаг. Ингээд 30 гэр бүлийн 60 хүний одоо бүх зардлыг одоо Балид аялах онгоцны зардлаас нь хол онгоцны таксыг одоо хүртэл өгөөд ингээд сайхан одоо аялаад ирсэн. Тамирчид дуулж ноо зэрэгээс дундаа Flybe компанид Монгол улсад анх байгуулсан дэлхийн 48 дахь Gold International Diamond Наруко Оюма болон хатгуу доктор Тана Flybe компани цомын төлөө анх дугаар тэмцээнд тамирчид бэлэнжигсэн тэмцээний ерөнхий шүүгч Наранбаатар тамирчид болно. Сайн байцгаана уу Flybe-чудаа. Сайн байцгаана уу тамирчдаа. За 2 жил гаруй өмнө одоо энэ Flybe компаниг одоо сонирхож маркетингийн сонирхож орж ирсэн. Тэг ингээд эхний удаа одоо бид эхний жил одоо 2 жилийн өмнө одоо би President Diamond гэсэн одоо энэ цолыг одоо авч байсан. Тэгээ энэ одоо цолонд хүрэхэд бол бас тодорхой тооны бас урамшуул цалин авдаг. Гэхдээ ямар нэг юм одоо бид борлуулаагүй, ямар нэг юм одоо ингээд одоо борлуулагч хийгээгүй. Энэ чиглэлээр бол одоо хүмүүст сайн сайхан мэдээлэл өгөөд эрүүл мэндийн төлөө маш олон одоо энэ өвчин зовлонтой бие одоо гажуудалд орсон одоо эрүүл мэндийн одоо юм хүндрэлтэй улсад маш олон байгаа. Тэгэхээр энэ хүмүүст одоо бас энэ сайн сайхан өөрсдөө эдгэрсэн энэ сайхан зүйлээ одоо хүргэж мэдээлэл өгснөхийн төлөө одоо бонус шагнал авдаг юм аа. Тэгээд President Diamond одоо цол авч байсан. За жилийн өмнө одоо International Diamond ийм цол авсан. За энэ жил одоо 2013 онд одоо Flybe компани одоо оны онцлог хүн манай
одоо гэр бүлтэйгээ хамтраад одоо гадаад дотоод бас маш олон одоо танилын хүрээнд одоо багаа нээсэн. Одоо энэ компани үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцсон. Энэ чиглэлээр одоо өнөө онцлог хүн гэсэн одоо энэ одоо өргөмжлөлийг давсан. Тэгээ ер нь цаашдаа бол одоо бид FOLIBE компани одоо хүрээнд ажиллаж байгаа. Маш олон хүмүүсийн одоо бас бие бэлдэр, биеийн тамир, спортын чиглэлээр бас олон арга хэмжээг зохион байгуулж тэдний одоо баг хамт олонны одоо нэгтрэл одоо нэг нэгэнтэй дэмждэг, тусалдаг одоо энэ сайхан үйл хэргийг одоо бас залгамжилж одоо за энэ төр жоохон яач та. За ингээд хүнд дөргөмжлөл оноо онцлог хүн болсон. Тэгээ энэ дээр одоо энэ онд одоо энэ FOLIBE компани энэ хөө одоо олон төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцсны одоо манай компани одоо бас урамшуул болгож шагнал өгч байсан. Тэгээ ер нь бол одоо миний хувьд одоо биеийн тамир спортын салбарт одоо энэ удирдлагаар 10 гаруй жил ажиллалаа. Энэ дээр бол одоо манай тамирчид олимпийн одоо аваргууд болсон. Тэгээ энэ шиг одоо олон сайхан залуучуудыг хараад амьдралын олимпийн аварга болох юмсан гэсэн мөрөөдлөөр